Аятай сургуулийн багш Монгол улсын гавьяа турш загирчгийн алтан өсөх өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зардлаар Монгол улсын гавьяа туршлагыг эрхэм алдрыг үлдсэн юм аа. Ингээд тавхандыг энэ сайхан алдрыг авъя. Хамтдаа одоо өнгөрөөж энэ сайхан чиг хамтдаа баясны гэж долон хурцдаж бүчгээр тавхандыг өрөцсөн юм аа. Ингээд микрофоны хөвөн энэ сайхан алдрыг эзэн Монгол улсын гавьяа турш алтан сүртэлийг өнөдгөн хөрья. Хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж байна. За энэ урилга маань хувь хүн алтан сүг гэдгээсээ илүү Монгол төрийн маань дээд шагнал Монгол улсын гавьяа багш гэдэг ийм эрхэм сайхан цолыг та бүхэн маань надад хайрлсан билээ. Ингээд та бүхэнтэйгээ хамтран зүтгэж явсныхаа буянд энэ сайхан эрхэм цолонд одоо хүрлээ. За ингээд 2021 оны 11 сарын 9 гэдэг өдөр 22 цагийн үед надад Монгол улсын гавьяа багш бодлоо та эрхэм шагналаа. 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 11 цагт хүлээн авах уу гэсэн одоо мэдээ ирсэн. Ингээд мэдээ ирэхэд бол би түн их одоо балмагдаж их баярлаж гайхаж ийм байдалд орчод байж хад манай сургуулийн удирдлагууд маань энэ баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн юм аа. Тэгээ хурж ирэхэд хамгийн түрүүн миний тархинд сэтгэл буусан мэдрэмж юу байсан бэ гэвэл гавьяаг нь хамт олон минь байгуулж гавьяатыг нь бие зүйх хөлтэй байжээ гэдэг юм үг бол шууд тархинд харуулсан зүйлс орчихсан. За энэ бол яагаад гэвэл би бол насаараа боловсролын салбарт тасралтгүй 37 жил ажилласан. Салбараа нэг солиогүй. Ингэж одоо ажиллахад миний көчлөх сургууль хамт олон. За сургуульд анх би нэр удирдагчаар ажилласан. За дараа нь тодорхой хугацаанд багш хийсэн. Тэгээд сургуулийн менежер, сургуулийн ахлах менежер гэдэг одоо энэ ажлыг бол тасралтгүй одоо 37 жил көчлөх улсын тэргүүний 2 дугаар сургуулийн алтан үеийн багш ажилчид, төгсөгчид, суралцагчид эцэг хамтран ажиллагсад за дунд үеийн одоо миний үеийнх нь намайг уртсалж, ирлэж, зүтгүүлж, хоорондоо өсөлдөж ажил хийхин төлөө чин сэтгэлээсээ цагаан өсөлтөнд явсан миний дунд үеийн нийт одоо дээрх хүрэлтгөө. За дараа нь өнөөдөр энэ сайхан уламжлал, алтан үеийн нутагчлуулсан уламжлал, дунд үеийнхний нутагчлуулсан уламжлал, арга зүй ур чадварыг ачааны хүндийг өөрч яваа өнөөдрийн одоо залуу үе энэ одоо энэ бидний бүтээсэн хийсийг цаашид өндөрт авч явах энэ эрхэм сайхан ийм 3 үеийн дунд ажиллаж амьдарч ирсэн юм аа. Тийм учраас яалтчгүй энэ одоо миний хэлсэн үг бол үнэн үг байсан, шин сэтгэлийн үг байсан гэдгийг бас энэ эрхэм сайхан хүмүүсийн дунд хэлэхэд бол таатай байна. За ингээд гавьяатынхаа медалийн цайнд бэлдэж явах хугацаанд би өөрийгөө энэ шагналд авсан үеэсээ хойш өөрийгөө нэг усандаа таньж мэдлээ. Би зүгээр нэг хувь хүн алтан сүг гэдэг хүн ажил хийгээд амьдраад явж яах гэж ойлгож байсан. Гэтэл бас миний энэ хийсэн бүтээсэн хамт олонны минь, олон төмний минь, усчуудын минь, удаан гүнчүүдийн минь одоо надыг нийгэмшүүлж өгсөн миний алдартай сайхан аав ээж, өвөг дээдэс за ингээд надыг цэцэрлэг сургуульд байхад хамт сурчээсэн ангийн олон хамт найзууд, нөхдөөд за оюутны ширээнд очиход хамт сурсан бас найз нөхдөөд минь ажил амьдралын гараанд 36 жил хамт байсан улсын тэргүүнээс зогсоор 2 дугаар сургуулийн хамт олон харьхраа хүүхдийн туслан харьхраа 2 дугаар баг за би харьхраа 2 дугаар багийг бол үнэндээ миний одоо сэтгэлд бол хамгийн одоо мөнгөд одоо юм мандан бадарч байдаг ийм сайхан одоо сэтгэлийг надад өгсөн. Надад 3 удаа ихтгэл хүлээлгэж аймаг сумын хурлын төлөөлөгч, тэргүүлэгч болгож байсан ийм сайхан арт түмэн байдаг. За ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, пионерийн байгууллага, залуучуудын байгууллага, Монголын үйлдвэрчний байгууллагад би 27 жил сургуулийнхаа үйлдвэрчний хорооны дарга хийсэн байна. 20 жил аймгийн үйлдвэрчний холбооны тэргүүлэгч хийсэн байна. Тэгээд энэ бүхнээс ингээд болоод ирсэн чинь
ер нь бол одоо их олон юмд их оролцоотой төрөлцөөтэй явжээ гэдгээ өөрийгөө мэдэрч авлаа. За энэ ингэж ажиллаж амьдарч явахдаа би бас сайхан олон төвтэй явсан юм байна гэдгээ бас мэдэрлээ. Мөн одоо шавнарынхаа хамгийн сайхан хайртай багш нь байж гэдгээ бас одоо мэдэрлээ. Амд найз нөхдийнхаа бас дотны хүн байсан гэдгээ мэдэрлээ. Хамт олон дундаа бас хайртай хүн байсан гэдгээ мэдэрлээ. Ах дүүнүүд дотроо бас ажилсаг хөдөлмөрчин байсан гэдгээ бас мэдэрлээ. Ингээд энэ бүхнийг сайхан мэдрүүлж ирсэн Монгол Улсын төрийн дээд шагнал Монгол Улсын Гайваа багш гэдэг эрхэм цолоо хайрлан хүндэлж энэ сайхан цолныхаа нийт төрийг өндөр дөрвөж хариуцлагатай байхаа энэ дашрам та бүхэндээ илэрхийлэхийг хүсэж байна. Ингээд миний урилгыг хүлээж авсан та бүхэндээ маш их баярлалаа. Маш их баярлалаа. Saya bayarda yelo bilgin gagawista сайхан мөчгийн тавхан үгээр хэлж байгаа. Бидний юмчи энэ башимгээс энэ сайхан сэтгэлийн нэг сайхан өрөөр үгээр хамтдаа масан зэглэж өнгөрөх стайл гэдэг бас тавхан дээр. За тэгээд арга янгэрн хатан харагтай аттан бүргүүл аяг шамхартай чандрмэнэртэн дасан болостай чатган гимсний төлөлтэй цайгийн цог олсон гизгаар цэвэн цэгдэх нуурын хаяа уудын орнын цэгхэр гизгаар энэ сайхан диважн дотор ажиллаж амьдарч байгаа эрхэм башнын ажил үйлсийг төрмөр өндрөөрөмж Монгол Улсын авьяат багш гэмээр энэ сайхан надад зориулсан болохоор би бүхэндээ баярлалаа агуултай байна. Үнэхээр агуултай. За энэ башнын энэ сайхан гүйлтгэл хамтран ажиллаж байгаа хөртлөөс гүний башнын дэвсгэр үзүүлбэрийг та бүхэнд бодож тавьчихсан. Бид бодлоо.